урсахдаа ус хөнгөн, хийсэхдээ өд хөнгөн, өргөхөд өвс хөнгөн. Аргаасун хуурчийн домог. Суут богд Чингис хаан наран ургах зүг Солон улсад аялж ичтэл. Ичих, очих. Эзний бие эн их зэрэг энтэй талд саатаж сув. Илж илгээв. Эзэн богд алба бац гэж ирлээ гэж солонгуудын хаанд хэлв. Эзний тэр үгийг сонсоод солонгуудын Бухаа цагаан хаан өөрийн хулан нэрт охиноо өгөн өргөж Барс гард Бухаа солон хоёр отог инжтэйгээр онгоцоор авч ирэв. Тэндээс эзэн богд солонгуудын Бухаа цагаан хаан эхлэн ноёд сайд бүгдэд мөрөн хит дуудаж зарлаг болов. Түүний хойно эзэн богд хулан хатан хоёр дэр нэгтгэхэд хээр дэр нэгтгэхээс хэвгүй болном за гэр төрж асархуул ямар вэ гэж бүгд сайд айлтгав. Хэвгүй, тааламжгүй. Тэр үгэнд ис орон эзэн дэр нэгтгэв. Тэгээд тэр Солон улсад 3 жил саатаж сув. Аргасун хуурчийг улсыг зас гэж суулгасан аж. Гэрээс эзэн богд юунд саатав гэж аргасун хуурч гурвалсан зээрдэг унаж 3 сар явах газрыг 3 хоног төрж эзэн минь мэд буюу химэн асуув. Мэд химэн түшмөд хэлв. Мөн түшмөд хатан хөвгүүд хамаг улс бүгд мэд буюу гэж асуув. Хуурч өгүүлрүүн. Хатан хөвгүүд чинь мэд байнам. Хамаг улсын чинь зан айшигээс мэдэв. Эм хөвгүүд чинь мэд байнам. Энэ их улсын чинь зан айшиг эс мэдэв. Хагархай аманда холтос хальс олж идэв. Хамаг улсын чинь зан айшиг эс мэдэв. Умдаасах аманда ус цас олж уув. Улс Монголын чинь зан айшиг эс мэдэв. Химэн өчвөөс эзэн эс ухаж бас өгүүл химэв. Аргасун хуурч өчрөв. Сал модонд салбар шовоо өндөглөв гин. Сал модонд итгэж сусаар сар шовоонд үүрээ эвдүүлж өндөг зулцгаа итгэдэв гэлээ. Хулс нурд хүн галуу өндөглөв гин. Хулс модонд итгэж суусаар холд шовоонд үүрээ эвдүүлж өндөг зулцгаа итгэдэв гин. Хотогт эзэн минь гигэнд айлд. Химэн өчвөөс эзэн хуурчин энэ үгийг ухвуу та химээхэд түшмөд эс мэдэв. Эзэн өөрөө мэдэж зарлаг болов. Сал мод гэж хамаг нөхөд минь буюу. Салбар шовоо гэж миний бие буюу. Сар шовоо гэж Солон улс буюу. Өндөг зулцах гэж хатан хөвгүүд минь буюу. Үүр гэж инх төр минь буюу. Хулс нуур гэж хамаг улс минь буюу. Хун галуу гэж миний бие буюу. Хулт шовоо гэж Солон улс буюу. Өндөг зулцах гэж хатад хөвгүүд минь буюу. Үүр гэж инх төр минь буюу. Химэн зарлаг болж алтан жолоогоо залав. Богд эзэн зарлаг болов. Бүртгэлжин хатан минь баг цагт учирсан бүлгээ. Нүрийг нь үзэх бэрх байна. Гэрт орвол гэр нь чухан боломзаа. Гэрдэх хүнтэй эс зөвлвөл харь хүн байтал элт уурлан хилэгнэн суваас ичиж эмээх мэт буюу. 9 үрлгүүдийн минь нэг нь уг барилдаж ирэхүүл чухал гэж саннам би гэв. Жалаарын мухлаа эзний зарилгаар одоод хурч бүртгэлжин хатанд мөргөн суув. Тэндээс хатан ийм зарлаг болров. Эзэн мэд буюу чи юунд ирэв гэж асуув. Эзэн зарилгаа мэдүүлгэж илгээв. Байгуулсан төрөөр эс болов. Бат төрийн ирэхээр болов. Багшлагч сайдын үгэндээс оров. Барс гэрийн өнгөнд болж богд гигийн хулан хатан лууга дэр нэгтгэв гэлээ. Бүртгэлжин хатан зарлаг болров. Хаан эзний минь хүчин буйзаа хамаг Монголын дур буюу. Эзэн богдын минь хүчин буйзаа эд бүгдийн дур буюу. Эрэг мөрөнд хун галуу олон гинэм эрхийгээ чинтэл наманха эзэн өөрөө мэд намзаа. Эн их улсад эмс охид олон гинэм ирж авахыгаа эзэн өөрөө мэд намзээ.
Хулст нуурт хун галуулан гинэм. Хурууга чинтэл наманха эзэн минь өөрөө мэднэм за. Та YouTube дээр Тулааны үрдэ подкастыг үзэж бас сонсож байна. Өмнөд нутгийн монголчууд минь надтай холбогдохыг хүсвэл дэлгэцэн дээр гарч буй хаяг руу захидал илгээгээрэй. Хотол их улсад охид имс олон гинэм. Хутагт эзэн минь ирж авахаа өөрөө мэднэм за. Эрхийдээ мэргэн эрэг нугас хоёрыг хамт харвам гэлээ. Эр хүн дурлахуул эгч дүү хоёрыг авам гэлээ. Эмнэг морин дээрээ эмээл тогтгой гэмүү? Эм хүн дээрээ эм автгой гэмүү? Илүүд муу буюу, дутууд сайн буюу? Дээлийн давхар үл дааруулам гэлээ. Дээсний гурамсан үл тасрам гэлээ. Гэж зарлиг болов. Богд эзэн хулан хатныг авч ирэхэд аргасуун хуурч арзан цогтож алтан хуурыг авч өөрөө хонов гэж эзэн богд хэлгэнэж дуугүй тох өчиггүй твч гэж боорч мухлаа хоёрыг илгээв. Боорч мухлаа хоёр очиж аргасуун хуурч чамааг арзан цогтож алтан хуурыг авч өөрөө хонов гэж дуугүй тох өчиггүй твч гэж биднийг илгээв гэхэд аргасуун хуурч хэлв. Алах хүний аялгауг авам гэлээ. Үхэх хүн үгээ хэлэм гэлээ. Эзэн дүүгээ хэлийл гэхэд тэр хоёр төшмөл ис алж суутын сархтыг суганд нь эрэгтийн сархтыг өвчүүнд нь бариулж авч иртэл эзэн нойрсоо ажгуу. Боорч мухлаа хоёр гаднаас үг айлтхав. Гигэн их ордонд чинь гэрэл орж байнам. Гэрдэх охид хөвүүдээ сэрүүлээсэ. Гимтэн жимтэн чинь хурж байнам. Гигэн их зарилга өгч тараагаасай. Хас их ордонд чинь гэрэл орж байнам. Хаалгад гэрийнхээ үүд өрхийг нээлгээсэ. Гашуутан зовлонтон чинь хурж байнам. Хас их зарилга өгч тараагаасай. Гэж айлтгсанд эзэн өөд болов. Аргасан хуурчийг өмнө авч оров. Эзэн зарилгс болов. Боорч мухлаа хоёр дуун эс гарав. Тэгэхэд аргасан хуурч өөрөө ин айлтгав. Талан хэлд чогчог чалчин донготход загалмаа мэргэн довтлон ирэхэд зан хийх дууга гарган эс чадав гэлээ. Зан хийх санаагаа илэрхийлэх. Заяат эзнээ занан хясан суухад зан хийх үгээ өчин эс чадав би. 10 наснаасаа эхлэн алтан хуурыг чинь хадгалнам билээ. Арга бэлгийг чинь сурнам билээ. Аля муу аша ис олдож билээ. Арзан дэнцэн минь үнэн. Арзан дэндэж алтан хуурыг чинь авч ал сансан минь үгүй билээ. 20 наснаасаа эхлэн хотон хуурыг чинь хадгалнам билээ. Хошин бэлгийг чинь сурнам билээ. Холчиргон муу аша ис олдож билээ. Холчиргон урвамтгай хулж гарцсан. Хорзон дэнцэн минь үнэ. Хорзон дэндэж хотон хуурыг чинь авч хол сансан минь үгүй билээ. Химэн өчөв. Амныхаа сайнд гарсан аргасун хуурч минь, хошныхоо сайнд гарсан хуурч минь гэж алхаа байж тунхаг зарилга өгч тарав. Та YouTube дээр Тулааны үрдэ подкастыг үзэж бас сонслоо. Сувгийг маань дэмжээ subscribe тавьчаад арж хонхоо идэвхжүүлээрэй. Мөн Facebook дээр Тулааны үрдэ гэсэн хуудас бий. Түүнийг минь дагаарай. Танд эрүүл сайн сайхан бүхнийг хүсье.